Хүүхэд насны цагаахан хайр дурлалын талаар өгүүлэх 2010 онд нээлттэй хийж байсан драм төрлийн Филиппет киног давчлан ярьж өгөхөөр сонголоо. Киноны маань үйл явдлын хувьд яг тухайн мөчөд юу болсон нь хоёр гол дүрийн маань өөр өөрсдийн амьдралын өнцгөөс нь харуулах маягаар үргэлжлэх болно. Энэ удаагийнхаа бичлэгийг KFC-тэй хамтран хүргэж байна. Та KFC амттай шарсан дахиагаа онлайнаар захиалаад хүргүүлээд аваарай. Амтд шарсан KFC дахиагаа онлайнаар захиалахыг хүсвэл www.kfcmongolia.com Америкийн нэгэн буйтхан хороололд хотоос Брайс нэртэй хүү эцэг эхийнхээ хамтаар нүүж ирснээр үйл явдал эхэлнэ. Тэдний хөрш Бейкрийнхэн Брайстай нас жацуу Жули гэх охинтой. Жули анх Брайсыг нүүж ирэхийг хараад л сэтгэл алдардаг. Бүр түүнийг юу ч хийж байсан дагаж өвдөж хорогосоор байлаа. Жули сургууль дотор ч ичихгүйгээр Брайсын араас нь хөөцөлддөг байв. Брайс харин Жулигээс аль хэдийн залхаж холхон амьдрахыг хүсдэг. 3 жил Жулитэй зуралдсан Брайс дунд сургуульд ордог жилдээ нэгэн санаа боловсруулсан ба тэр нь Жулиг холдуулахын тулд түүний үзен яддаг Шэригийнх охинтой дотносох явдал юм. Төлөвлөгөө амжилттай хэрэгжиж Шэритэй цагийг өнгөрүүлэх болсноор Жули түүнээс холдож байлаа. Брайст Шэритэй байх чухал биш, зөвхөн Жули хол байвал тэр нь л чухал. Гэвч Брайсын сайн найз Гарет Шэрид татагдаж улмаар Брайсын үннийг нь хэлж тэд салцгаав. Ингээд Жули Брайсын эргэн тойронд дахин гарч ирэн бүр түүнийг үнэрлдэг боллоо. Дараа жил ахлах ангид орж том болсноор Жули ингэхэ болох бах хэмээн Брайс найдана. Энэ бүгд Брайсын харах өнцөг нь байлаа. Харин Жулигийн харах өнцгийн хувьд шинээр нүүж ирсэн хөршүүд нь хүүгээ тоглуулах дургүй байсан учраас Брайст туслахыг хүссэндээ түүний араас Жули хөөцөлдсөн байв. Гэтэл Брайс түүний гараас нь атгаж өөрт нь дурлсан мэт санагдсан ба тэр үнийгээ илэрхийлж чадахгүй байгаад Жули санаа зовж байлаа. Магадгүй Брайс л түүний анхны хүсэлтийн эзэн нь байх гэдэгт тэр бат итгэжээ. Ингээд Брайста туслахын тулд тэр түүнийг үргэлж даган сэтгэлээ илчлэхэд нь дэм болж байхаар шийднэ. Дунд сургуульд орохдоо Жули бие барьж сурсан ба Брайс Шэритэй цагийг өнгөрүүлэх болсон нь түүний уурыг хүргэжээ. Ингээд Жули Гаретыг ашиглан тэднийг салгадаг ба Жули анхны хүсэлтээ авахыг хүлээсээр л. Дараа жил нь Брайсын эмээ нас барж өвөө нь тэдний амьдрахаар ирлээ. Өвөө нь Брайстай огтой ярьдаггүй ч Жули тентхийн том модон дээр авирсан тухай мэдээг сонноос уншаад анх удаа ач хүүтэйгээ ярилцдаг. Өвөө нь Жулиг гэртээ урихыг хүсэхэд Брайс тэр миний найз биш гэлээ. Тэр том модонд Жули маш их хайртай. Багада авирч тоглодог. Сургуульд ороод харин автобус хаана явж байгааг харах цамхаг болгон ашигладаг болжээ. Жули үргэлж эйлдгээр Брайсыг хамт мод руу авирахыг гуйдагч Брайс дандаа үгүй гэж татгалздаг. Бүр найзуудтайгаа нийлж Жулиг хүртэл шоолно. Брайсын цонхоор Жулигийн харагддаг байв. Аав нь цонхороо харангаа Бейкрийнхнийг муулж доошо хийх нь ягаад ч юм Брайст тухгүй санагддаг. Нэг удаа Жули ердийнхөөрөө том модон дээрээ авирсан байх ба модыг тайрахаар хүмүүс ирсэн байлаа. Жули Брайсаас хамт модон дээр байхыг гуйна. Хэрвээ хоёулаа эсэргүүцэх юм бол модыг тайрахгүй байх гэхэд Брайс тусламар байсан ч сургуульдаа явахыг илүүд үзжээ. Модыг тайрснаас хойш Жули хэд хоногийн турш хичээлдээ явсангүй. Уг нь Брайс үүнд баяртай байх ёстой ч дотроо Жулиг яасан бол гэж санаа нь зовж байлаа. Хэд өдрийн дараа Жули хичээлдээ ирэхэд Брайс уучлалт гуйхаар шийддэгч энэ нь Жулид сэтгэлтэй юм шиг санагдах байхаа гэд болдог. Харин Жули тэрхүү модонд дурлсан шалтгаан нь гэвэл түүний аавын хэлсэн үгнээс болсон юм. Аав нь түүнээс Брайсын юу н таалагддаг вэ гэхэд Жули нүд инээмсэглэлнэ гэв. Аав нь зургийг бүхэлд нь харах хэрэгтэй. Зөвхөн жижиг хэсгүүдийг хараад байж болохгүй гэж хэлдэг. Жули санамсаргүй модон дээр гацсан цаасан шувууг харж мод руу авирснаар анх удаа төрсөн газрынхаа гоо үцгэлэнг нь бүхлээр нь олж харжээ. Тэр цагаас хойш охин модон дээр ихэнх цагаа өнгөрөх болж аавынхаа хэлсэн үгийг тунгаан бодож эхэлдэг. Гэвч модыг тайрах болж Жули модноос буухгүй гэж зөрүүдэлсэн тул аав нь түүнийг буулгахаас өөр аргагүйд хүрнэ. Жули 2-7 хоногийн турш уйлжээ. Тэр хичээл гэргээд алинд нь ч анхаарлаа төвлөрүүлж чадахгүй зөвхөн модныхоо талаар бодсоор. Аав нь үнийг нь анзаарч хайртай модныхоо зургийг бэлэглэн охиноо баг зэрэг тайвшруулдаг. Энэ үеэс Жули Брайст өмнөх шиг татагдж байгаа эсхэ дахин эргцүүлэн бодож эхлэнэ. Нөгөө талд Брайс Скайлер гэх найзандаа очиж амьд хөгжмийн хамтлагийг нь сонирхож байлаа. Тэд машиныхаа гараашнд бэлтгэлээ хийж байхад найзынх нь ах тэжээвэр могоогоо өндгөөр хооллож байхыг Брайс хардаг. Дотор эвгүүцмээр зүйл харсан учраас тэр хэдэн өдөр дарааллаж хар даржээ. Гэвч Брайсын жинхэнэ хар дарсан зүүд нь Жулигийн байдал арай дээрдэх үед эхлэнэ.
Жюли дахианууд нь өндгөлж эхэлсэн учраас Брайсын гэр бүлд шинэхэн өндгөө бэлэглэв. Энэ үед Брайс өмнө нь болсон шинжлэх ухааны өдөрлөг дээр Жюлийн өндгийг дахиагүйгээр дарж, дэгдэхэ болгоход туршилтаараа тэргүүн байрт орж, харин өөрийнх нь галтуулын туршилтыг хинч сонирхоогүйг дурсдаг. Брайсын гэр бүл шинэхэн өндөгний талаар ярилцаж, аав нь Жюлийг их азарган дахиатай бол өндөгнөөс үгсэн дэгдэхэ гарч ирэх магадлалтай гэд Брайсыг энэ тухай олж мэд гэлээ. Брайс Жюлитэй ярилцахгүйгээ хичээн найз Гаритаас азарган дахианы тухай асууж, Жюлигийн дахианы хашааг нууцаар хардаг. Азарган дахиа шиг сүртэй амтан харагдаагүй тул гэрийнхэндээ бүгд эм дахиа гэж хэллээ. Өндөг аюулгүй гэж гэр бүл үзэн цаашдаа идэхээр болоход Брайс Жюлигээс залхсандаа түүнтэй холбоотой юу ч хүсэхгүй байв. Тэр өндгийг идэхгүй байснан дээр учир нь хашаа нэх бохор гэхэд аав нь тэгвэл өндгийг буцаагаад өг гэж хэллээ. Брайс өндгийг идмээргүй байсан ч бас Жюлигийн сэтгэлийг шархлуулахгүй гэсэндээ хогийн савндаа хайж орхив. Энэ явдал үүгээр дууссангүй. Жюли өдөр бүр шинэхэн өндөгнүүдийг тэдний өгөх боллоо. Брайс өндөг авмааргүй байна гэдгээ илэрхийлэхээ сайн Жюлиг гомдоохгүй гэсэндээ өндгийг хайсаар л. Үйл явдал эргэж Жюлигийн дахианы туршилтаа эхлүүлсэн үе рүү шилжинэ. Аав нь түүнд өндөг бүрийн дотор амьдрал байгааг харуулж, Жюли өндөгнүүдийг гэрлээр дарж амжилттай дэгдэхэ болгож чаджээ. Тэр тэргүүн байртаа биш, дэгдэхэнүүдэд гол анхаарлаа төвлөрүүлж байв. Жюли өөрөө бүхнийг хариуцаж дахиануудаа харах үргийг авч амжилттай өндөглүүлж эхлэнэ. Олон хөршүүд нь шинэхэн өндөг Жюлигээс судалдаж авснаар тэдний хитэх өндөгний асуудал намжжээ. Гэсэн ч Жюли Брайсын эцэг эгч бас тусрахаг сайн хүмүүс тул өндгөө өгөхөөр шийддэг. Жюли Брайсыг бараг л бодхоо болсон ч өндгөө авахаар хүлээдэг болсныг нь мэдээд догдолж эхлэнэ. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Брайс хогоо буюу өндөгнүүдийг хаяхаараа гарч ирэхэд Жюли догдолсон хэвээр үүдэнд нь байж байлаа. Брайс өндөгнүүдийг хагарсан гэж худлаа хэлсэн ч эцэстээ бохор хашаанаас гарсан өндгийг идэхийг хүсээгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Жюлигийн сэтгэл нь Брайсыг өндөгнүүдийг нь хайж байсанд маш их шархалжээ. Брайс түүнээс уучлалт гуйж тал засахаар оролдох бүрт Жюли тоохгүй хайж байв. Брайсын өвөө нь хүртэл түүнтэй бараг л ярилцдаггүй байж Жюлитэй цэцэрлэгийн ажил хийж байгааг хараад түүний уур нь бүрч их хүрдэг. Өвөө нь өндөгний талаараа сонссон гээд ач хүүдээ аливаа зүйлийн эхлэлээ нь хэцүү байсан ч цаашдаа дардан болчихдог хэмээн зөвлөгөө өгнө. Өвгийнхөө үгийг тунгаасан Брайс айцаа даван туулж Жюлитэй ярилцахаар хичээх болов. Сургууль дээр Жюли Брайсаас зугтааж харин амралтын өдрүүдээр өвөөтэй нь өвсөө тарин түүнд ямар ч боломж олгохгүй байлаа. Нэгэн хагасаа өдөр өвөө нь хотын төв рүү явснаар Брайс зориг гарган Жюли дээр очиж уучлалт гуйдаг. Жюли өмнөх шигээ яриасаг болж Брайсын өвөө нь эмээг нь маш их өгүүлж байгаа. Бас өөрийг нь эмээг нь санагдуулдаг гэсэн гэлээ. Гэсэн ч удалгүй тэдний яриа өндөрлөнө. Брайс айцаа даван туулснаар өмнөх шигээ 50 амьдралынхаа хэмнэлд эргэн орлоо. Тэднийх гэр бүлэрээ дуртай шоугаа үзэж суухад аав нь өвөөг нь танихгүй хүүхэдтэй өдөржин цагийг өнгөрүүлж ач хүүгээ тоохгүй байна гэв. Аав нь Жюлигийн гэр бүлийг буруушаахад өвөө нь Жюлигийн нах зах нь хөгжлийн бэрхшээлтэй тул түүнийг асархад маш их мөнгө зарцуулдаг учраас цэцэрлэг хашаагаа ч янзалж дийлдэггүй юм байна лээ. Хөршүүдтэй туслахад буруу зүйл байхгүй гэлээ. Тэд ширүүхэн маргалдаж өвөө нь сүулдэ Жюлигийн нагц нь төрөхтэй азгүй байдлаар хүчил төрөгчийн дутагдалд ороогүй бол яг л Брайс шиг эрүүл сарвал хүн байх байсан. Гэхэд Брайсын ээж Патси уйлсаар гарч явдаг. Ээжигээ юунд тэгтлээ эмзэглснийг өвгөөсөө асуухад Брайс ч бас төрөхтөө хүйн хүзүүгөө ороосон гарч байсныг хэлнэ. Брайс өөрийгөө маш азтай байдлаар эсэмэнд үлдсэн гэдгээ мэдэж ав. Өвөө нь хамт алхахыг хүсч тэд хамтдаа салхилан өнөөх том модны хожуул дээр ирцгээлээ. Өвөө нь Жюли үнэхээр сайн охин. Хүмүүс заяаны ханаа болох үед тэр хүн гялалтсан, өөр мөц, өөсөвгүй харагддаг юм гэж хэлнэ. Энэ үг нь Брайсыг Жюлигийн тухай бодоход хүргэлээ. Жюли өмнө нь зүгээр л онцон юмгүй жирийн санагддаг байсан бол одоо өөр мөц санагдаж эхлэн Брайсын гэдэс эвгүрхэж буй мэт мэдрэгддэг боллоо. Жюли Брайсын хэлсэн бохор хашаа гэсэн үгнээс болж анх удаа гэр бүлийнхээ дарчиг байдлыг анзаарна. Тэр эцэг ихтэй Брайсын үгийг хэлж өөрөө хашаагаа янзлахаар шийдснээ хэлэхэд аав нь энэхүү газрыг түрээсэлдэг шүү дээ. Бидний өмчөө биш учраас тийм зүйл хийх шаардлагагүй гэв. Харин ээж нь 12 жилийн турш эвдэрхий муухай орчинд амьдарч байна хэмээн тэд хэрэлдэнэ. Оройн ээж аав нь хоёулаа Жюлигээс уучлалт гуйлаа. Жюли Брайсаас ичсэндээ биш гэрээ гоё болгохоор хичээж байсан ч Брайсын хэлсэн үгэнд уур нь хүрсээр л байв. Цэцэрлэгжүүлэлтийн ямар ч мэдлэггүй охинд нэгэн аврал тохиолдсон нь Брайсын өвөө байлаа. Брайсын өвөө түүнд газар шорооны ажлын талаарх бүхнийг зааж өгөн тэд амжилттай хашаага засч чаддаг. Брайсын өвөө хүмүүс харагдаж байгаагаас илүү дээр
эсвэл илүү дор нэгэн байдаг гэж хэлснийг Жюли байнга л бодох болжээ. Нэг өдөр Брайс Жюли дээр ирж уучлалт гуйхад тэрээр Брайсыг зөвхөн өөрийгөө өмөрсөн үгсийг хэлж байгааг анзаарч харагдаж байгаагаас илүү дор нэгэн болохыг нь олж мэдэн сэтгэлээр уунана. Энэ үед Жюлигийн ээж Брайсын ээж нар найзууд болон Брайсынд тэд бүгд оройн зоог барихаар болжээ. Аав нь эсрэгүүдсэн ч ээж нь өөрийнхөө шийдвэрт бат зогсохоор шийдсэн байдаг. Үүнийг сонссон Брайс сандралыг мэдэрч анги дээрээ Жюлиг ойр ойрхон ширтдэг боллоо. Тэр анх удаа Жюлиг эмэгтэй гэдэг утгаар нь харж гоо үтсгэлэнг нь анзаарч эхэлдэг. Ангийнхан найз Гарет түүний энэ байдлыг анзаарсан учраас Брайс түүнээс тусламж хүсэхээр шийднэ. Гарет түүнийг галд сурсан, өндөгнөөс болж л түүнийг бодож байгаа юм. Бас Жюлигийн ах нь өвчтөй учраас Жюли ч бас тийм байх магадлалтай гэж хэлсэнд Брайс маш их уурлаж байсан ч биеэ барьж зүгээр өнгөрөөдөг. Эцэст нь Брайст бүх зүйл ойлгомжтой болж тэр Жюли Бейкерт сайн болсноо хүлээн зөвшөөрнө. Жюлигийн аав өвчтөй дүү Даниэлийнхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр асрамжийн газар руу явах гэж байлаа. Жюли аавтайгаа цуг явахыг хүссэн учраас тэд хамтдаа замд гардаг. Даниэл нэгэн төрлийн Дауны синдромтой ажээ. Жюлиг хараад танихгүй хүнээс айсан ч дүүн гэдгийг нь сонсоод тэр тайвширдаг. Тэгээд Даниэлийн дуртай заримны газарт очиж тэд заримыг авч итгэхээр явцгаав. Жюли анх удаа синдромтой хүнтэй уулзсан учраас хачирхалтай санагдаж аавыгаа энэ бүх хугацаанд ганцаараа дүүгээ асардаг байсныг нь бодон өрөвддөг. Гэтэл Даниэлийн заримыг нь унснаар тэр ширүүн аашилж хүнд хэцүү дөрхөө харуулна. Жюлид нэр төдий байсан Даниэл ахтайгаа уулзсан учраас бүх зүйл өөр болсон юм шиг санагддаг. Гэртээ очиход ээж нь хөршүүд оройн хоолнд урьсан талаар хэлэхэд аав нь дургуйцахч зөвшөөрнө. Жюли номын санд сууж байхад нэгэн найз нь ирээд Брайс чамд хайртай болчихсон байна гэлээ. Жюли энэ үгэнд нь итгээгүй учраас найз нь түүнийг Брайс Гаретнаар ярилцаж байгаа хэсэгт авчран нууцаар чагнадаг. Харамсалтай нь Гарет Жюлиг өвчтэй ахтайгаа ижилхэн байж магадгүй гэхэд Брайс зүгээр л инээгээд өнгөрсөн нь Жюлиг сэтгэлээр унгааж энэ мөчөөс Брайсыг дахин хайрлахгүй байхаар хатуу шийдлээ. Удахгүй оройн зоог болох гэж байгаа ба Брайсын ээж маш их хичээл зүтгэл гаргасан байв. Брайс юу өмсөхөө шийдэж ядан Жюлид сайхан харагдахаар хичээнэ. Удалгүй Жюлигийн гэр бүлийнхэн бүгдээрээ Брайсынд орж ирэн томчууд бүгд зочны өрөөрөө явж Жюли Брайс хоёр үүдэнд үлдлээ. Жюли шуудхан л номын санд болсон яриаг сонссон учраас хизээч дахин ярилцмааргүй байна гэхэд Брайс тэгэхэд би ч бас Гаретийг зогхохыг хүссэн ч номын санд байсан учраас чадаагүй гэлээ. Жюли түүнийг хулчгар гэж хэлчихэд томчуудтай ярилцахаар явж харин Брайс дотроо өхөж буй мэтэл байв. Ширээний ард бүгд сууж Брайсын аав Жюлигийн дуртай байсан том модыг муухай гэж хэлэхэд Брайс эсэргүүцмэр байсан ч аавыгаа хүндлээд боллоо. Жюлигийн ихэр ах нар нь хамтлагт тоглодог тухайгаа ярихад Брайсын ээж нь аавтай нь хамтлагт тоглодог байхад нь танилцсан. Үнэхээр гайхалтай саксофонч байсан талаар дурсан. Энэ үед Брайс аавынхаа царайнд тодрох гуньгийг анзаарлаа. Оройн зоог амжилттай өндөрлөж Брайсынхан сэтгэл хангалуун байв. Тэдний ихэр залуусын хөгжмийн авьяасыг ааваас нь бусд нь биширч аав нь харин тэднийг хөгжмөө бичүүлэхийн тулд хулгай хийх болно гэлээ. Брайсын эгч бие барилгүй аавыгаа хөгийн амтан гэж хэлж алга дуулахад ээж аав нь дахин маргалддаг. Брайс аавыгаа дандаа бусдыг доошо хийдэг байж өөрөө ч бас хулчгар өрөвдөлтэй нэгэн байсныг нь ухаарна. Жюли тэднийхээс явхдаа Брайсаас уучлалт гуйсан нь байдлыг улмал дордуулж Брайсыг зоож байлаа. Нөгөө талд Жюли оройн хоолнд явхаар хувцлаж байх үедээ Брайс модыг хамгаалаагүй, өндгийг нь хайсан, ахаар нь тоглоом хийсэн зэргийг бодон улмал уурн хүрчээ. Ингээд тэднийд очисон даруйд Брайс дуурай гаргасан нь тэр байж. Жюли Брайсын гэр бүлийг нь ажиглан түүний аавыг нь гаднаа энгийн нэгмэттэй харагдах боловч удахгүй дэсрэх гэж байгаа юм шиг хүн гэж дүгнэв. Харин оройн зоог дуусахад Жюли Брайсаас юу ч бодлого уучлалт гуйж түүний сэтгэлд Брайсыг их өчүүхэн ч очүүлдэггүй гэдгийг мэдэрлээ. Тэр шин Жюли урт хугацааны турш байгаагүй амар амгаланг мэдэрч тайван нойрсдог. Сургууль дээр санаанд оромгүй үйл явдал өрнөн. Жил бүр дунд сургуульд уламжлалт болгон зохион байгуулагддаг сакстай хөвгүн гэх нэг төрлийн сайн үйлсэд зориулсан дуудлага худалдаа шиг үйл ажиллагаа болж дуудлага худалдаагаар зарагдах хөвгүүдийн нэгээр Брайс сонгогдсон байлаа. Брайс сонгогдсондоо сэтгэлээр унаж харин Гарет маш их догдолж байв. Учир нь Шэри Брайсын төлөө найз хөвгүнээ хайсан. Мелани гэх охин ч бас Брайсын араас гүйж тус өдрөлөг дээр хэн Брайсыг үн зохиж авах бол гэхээс догдолж байлаа. Сакстай хөвгүүдийн өдөр боллоо. Брайан тайзан дээр гарахаар сакстай хоолой барин хүлээх зур Гарет ирж Жюли Бейкер маш их бэлэн мөнгөтэй 3 дугаар ангинанд сууж байгааг хэлв. Брайс Жюлиг харж өөр дээр нь үн хаялцах болов уу хэмээн битүүхэн горддог.
Эхний 7 хүүгүүд амжилттай борлогдож, Брайсын өмнө байсан 8 дугаартай Эдиг их Номи хүүгийн ээлж ирлээ. Брайст хэрвээ Жюли үн хаялцаад Шэри Мелани хоёрт ялагдчихвал яана гэсэн бодлол эргэлдэж байв. Гэвч хэний ч төсөөлөөгүй явдал болж Жюли Эдийг $8 худалдаж авна. Жюли өөр хүнийг авсанд Брайс ихэд гомдож бас гайхдаг. Брайсын ээлж болж түүнийг зарлах төдийд Шэри Мелани хоёр өрсөлдөж түүхэн дээд амжилт болох $50 Шэри ялалт байгуулан Брайныг авна. Сургуулийнхаа хамгийн хөөрхөн охинтой өдрийн хоол идэж байсан ч Брайсын бодол Жюли дээр төвлөрсөөр. Тэр Жюлийг өөр хүнтэй хоол идэж байж яаж юм жаргалтай хөөрхөн байж чаддаг байна хэмээн бодно. Брайсын энэ бодол түүнийг бүхэлд нь эзэмдэж тэр бие барилгүй Жюли дээр очлоо. Брайс шууд түүнийг үнсгэх гэж оролдоход Жюли уурлан гарч явдаг. Брайс Жюлигийн араас очсон ч тэр аль хэдийн явсан байлаа. Гарет тэднийг даган гарч ирж Брайсыг Жюлигийн төлөө сургуулийн хамгийн хөөрхөн охиноос татгалцсанд нь уурлаж тэд муудалцсан. Брайс гэртээ арих замдаа Жюлигийн хаалгыг зогсон ч тайлсангүй. Гэрлүүн залгахад Жюли ярихыг хүсэхгүй байна гэсэн хариу өглөө. Дахин тэднийд очиход мөн л ижилхэн хариу авдаг. Брайс тэр орой унтаж чадалгүй Жюлигийн байшинг ширтсээр өнгөрүүлнэ. Үйл явдал эргэж Жюли анхаас сакстай хүүгүүдийн жагсаалтыг хараад Брайсыг мартсан гэж бодсон нь эндүрэл байсныг ойлгоно. Тэрээр Шэри Брайсыг авахар санаархаж байгааг нь олж мэдэн бүрч дургүйн хүрчээ. Тиймээс тэрээр тэднийг тоохгүй байхаар шийдэн өдөрлөгийн өглөө нь цуглуулсан мөнгөө гэртээ үлдээн зориуд мөнгөгүй гарсан байна. Гэтэл хөр шимэгтэй нь өмнө нь өгөөгүй байсан мөнгөө өгснөөр Жюлигийн санаа зовниж эхэллээ. Хэрвээ тэр мөнгөтэй л байх юм бол Брайс дээр үн хаялцах нь дамжиггүй. Өдөрлөг эхэлж Брайс зангийн хостолтой гарч ирэхэд Жюлигийн сэтгэл дахин хөдлөв. Дуудлага худалдаа явсаар нэг мэтгэд Эдди гарч ирлээ. Жюли Эддийг өрөвцөндөө эсвэл Брайсыг авч магадгүй гэсэндээ айж өөрийн мэдлгүй $8 Эддийг авч өдийн хоол идэхээр боллоо. Эдди дээр бүх анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээсэн ч Брайс яг түүний ардаа сууж байсан тул Жюлид хэцүү байв. Гэнэт Брайс босч ирэн түүнийг чиглэн ирнэ. Удаан хугацаанд хүлээсэн анхны өмсөлтийг нь өгөх гэж байсан ч сургуульд ийм байдалтайгаар биш гэж Жюли бодон тэндээс зугтаажээ. Тэр хар хурдаараа гэртээ ирж ээждээ юу болсныг хэлдэг. Жюли огтхон ч Брайстэй уулзмааргүй байсан учраас түүнийг өөртөө нь ярих уулзахыг зөвшөөрсөнгүй. Жюли Брайсыг мартна гэсэн шийдвэртээ батад зогсохыг хүсэж 2 өдрийн дараа Брайсыг төв учруулахаа болох үед нь энэ бүхэн эцэст нь дууслаа гэж бодно. Амралтын өдөр Жюли ном уншихаар том өрөөнд орлоо. Гэтэл хэн нэгэн газар ухах чимээ гаргасан нь тэр нь Брайс байдаг. Жюли уурлан гарах гэтэл аав нь Брайсад газар ухах зөвшөөрөл өгснөө хэлнэ. Ааваасаа яагаад гэж олон удаа асуусан ч тэр хариулсангүй. Тэгээд цонхоор Брайсыг сайхан зүлгэн дээр нь нөхөхөж байгааг харж байтал Брайс яваад өгөв. Жюли түүнийг явсанд нь гайхдагч Брайс удалгүй өнөөх авраг модны бяцхан суулгацыг авчран буллаа. Улмаар Жюлигийн царайнд инээмсэглэл тодрон гэрээсээ гарна. Тэд энэ мөчөд дахин бие биедээ улам хүчтэйгээр сайн болж чин сэтгэлээсээ ярилцаж байхаар шийддэг. Ингээд тэд хамтдаа модоо тарьж гар гараасаа барьж байгаагаар кино маань төгсдөг.